Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай тийм ээ 3 жилийн хугацаатай төр гэрээ хийх энэ одоо зөвшөөрлөх саналыг бол өчигдөр бас аюулгүй байдлын байнгын орон ороод дэмжлээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол манайх энэ Евразийн гишүүн орнуудтай яг энэ одоо дэмжлэл хийснээр ямар одоо бодит боломж харж ирнэ гэж харж байгаа бай. За их гишүүдийн үед бол одоо манай дээр үр өгөөж нь харагдахгүй. За тооцоо судалгаа байхгүй байгаа гэдэг. За нөгөө талаас гишүүн орнуудаас орж ирэх бараан дээр бол татварыг тийм ээ ингэж чөлөөлж байгаа нь өөрөө жишээлбэл тамхинаас хуулаа ерөөсөд дагуулж байна гэж байна. Тэгэхээр ялангуяа энэ хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарт ямар одоо стандартууд бид нар өнөөдөр мөрдөх ёстой бэлтгэл ажлууд ер нь ямар шатанд байна гэж харж байна. За би яг бүлэг дээр бас яг энэ асуудлыг тавьж исэн. Ер нь бол яг манад яг үндсэндээ бол бид нар өөрсдөө энэ гэрээ хийгээд манай Монгол улс болон санал тавиад явсан юм байна лээ. Гэтэ яг одоо ингээд тэрнээс ч хойш одоо энэ хилцээр яг шийдэгдэхгүй явсаар байгаад гэтэл бид нар чинь нөгөө тэр хоорондор чинь дунд хугацааны хөгжлийн одоо бодлого гаргаад ингээд явхаар нөгөө цаг үеийн хувьд өөрөө энэ айгуу сонин давхцал үүсчлээ гэж хараад байгаа. Яг ер нь бол ингээд харахад манай Монгол улсаас одоо Евразийн холбоо руу гаргаж байгаа бараа өөрөө экспортын 1%. Импортоор орж ирж байгаа нь баг 25-30% эзэлж байгаа. Тэгээ бид нар бол яг нэг зөвхөн тариф гэж яриад тэглэн гэж яриад байгаа боловч тарифын бус бас асуудлыг ерөөсөө хөндөхгүй байгаа. Жишээлбэл би одоо яг хөдөө аж ахуйн салбарын юуг харахаар одоо жишээлбэл адууны махыг бид нар Оросын албаны улс руу гаргая гэхлээр 38 төрөл одоо юм шаардлага одоо төрлөөс 33 нь эрүүл ахуйн юм шаардлага байгаа. Тарифын бус шаардлага нь. Тэгэхээр энэ тарифын бус одоо дээр бас өшөө нөөтийн асуудлыг бид нар ерөөсөө яриаггүй. Гэтэл одоо Орос албаны улс руу манайхан бараа гаргалаа гэж бодоход гişнээ галийн тариф одоо таатай байгаа ч гэсэн нөгөө талдаа нөөт 20% Орос албаны улс. Манайх руу орж ирэхээр 10% шүү дээ тийм ээ нөөт. Тэгэхээр энэ бас зөрүү байгаа. Тэгэхээр энэ өөрөө дараа нь бизнесүүдэд ачаалал яг тэр хэмжээгээр л татвар нэмэгдэж орж байгаа гэсэн. За ер нь бол одоо жишээлбэл яг махыг бид нар чинь экспортлон гэж ярьж байгаа ч гэсэн энэ дөрөв хэлж 33 төрлийн эрүүл ахуйн шаардлагыг одоо манай үйлдвэрүүд яг тэр стандартанд шаардлагад нийцэж одоо ажиллана гэхээр маш хүндрэлтэй байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар өөрөө Орос албаны улс жишээлбэл одоо Казахстан байна тий. Орос албаны улс гэж жишээлбэл өөрөө махыг экспортлдог одоо топ 5-д ордог. Дэлхийн одоо топ 5-д ордог улс байгаа. Дээрээс нь Кыргызстан одоо тэр нөгөө холбооны гишүүд улсууд байгаа шүү дээ. Кыргызстан, Казахстан одоо тэр Армени тэргээд манад хамгийн таатай одоо экспортлж болох 58 төрөл дээр гэхэд л нөгөө бусад улсууд чинь маш таатай нөхцөлтэй чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх чаа. Тэгэхээр манай зах зээлийн хувьд бол өөрөө одоо хязгаарлагдана гэсэн үг л дээ. Манай бараа бүтээгдэхүүнийг тухайн зах зээл өөрөө хүлээж аваад одоо ингээд явах нь гэхээр бусад энэ том орнуудтай бас өрсөлдөх юм хэмжээнд очиж байгаа тийм. Тэгэхээр би бол яг зүгээр юу гэж харж байгаа гэхээр энэ өөрөө нэгдүгээр цаг үеэ яг ингээд хэцүү үед л таарчлаа л да. Яг л бид нар ч одоо хүнсний хувьцгал гэдэг том хөдөлгөөн эхлүүлчихсэн. Цагаан алт гэдэг том хөдөлгөөн дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бид нар дэмжих гээд явж итэл энэ ингээд одоо энэ хилцээрийг хийх болоод явж. Тэгэхээр энэ өөрөө цаг үеийн мөн л гэж байгаа. Хоёрдугаарт нэг юм байгаа. Яг бид нар бас нөгөө талдаа дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай тийм ээ. Одоо үндсэндээ бол энэ чинь бас нөгөө талдаа бас томоохон одоо төслүүдийг бид нар хөдлөх шаардлагатай байгаа. Гэтэл дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өгөөж өөрөө урт хугацаанд л олгогддог. Гэтэл бид нар одоо юу гэдгийг манай улсын төсөв нэг цөөхөн хэдхэн л одоо салбараас хамааралтай. Тэгээд яг ингээд нөгөө хөдөө аж ахуйн салбарыг бид нар өөрсдөө босгож ирээд хөгжүүлье гэд бодож идэг. Нэгт хоёрдугаар тэрнээс чинь богино хугацаанд одоо ингээд эргэлттэй мөнгөний эргэлт орж ирж байгаа. Гэтэл энийг одоо энэ хэлцээрээр үндсэндээ ингээд эрсдлийг нэмэгдүүлээд буруулаад өгчхөөр нэгдүгээр салбарын хувьд одоо маш том эрсдэл ирнэ. Бид нар одоо үйлдвэржилтээ нэмэгдүүлж чадахгүй байх юм эрсдэл ирнэ. Хоёрдугаар бид нар нөгөө урт хугацаанд олгож байгаа өгөөжд илүү анхаарад яг богино хугацаанд одоо ингээд мөнгөний эргэлттэй байгаа салбаруудаа унгаагаад ирэхээр эргээд манай улсад одоо эдийн засагт яаж сөргөөр нөлөөлөх вэ гэдэг асуудал байгаа. Гуравдугаар бас нэг асуудал нь болохоор ер нь бид нар ингээд
одоо урт хугацааны хөгжлийн бодлого тийм ээ одоо ингээл алсын хараа 20 50 дунд хугацааны одоо ингээл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бид нар өөрсдөө ингээд төлөвлөгөөгөө гаргангуудаа тэрийнхээ эсрэг ингээд дахиад гинтийн шийдвэрүүд гаргаад тэгэл нөгөө хөгжлийн бодлого энтрийнхаа одоо эсрэг ийм үйлдэл хийгээд байгаа нь бас одоо яг үнийг хэлэхэд бол зохимжгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ олон талын нөхцөл байдлыг бид нар бол харж иж энэ хэлцээрийг түр хойшлуулах одоо ууг нь бол хойшлуулад тодорхой хэмжээний салбараа босгож ирчээд тэгээд даваа байдал үүсэх байсан юм шүү гэдэгтэр бол би бол яг юм байршиж байгаа. Та сая хэллээ шүү дээ. Жишээлбэл одоо махан дээр ихэд 33 нэр дэрлэн тийм ээ. Эрүүл ахуйн чанар стандартын шаардлагыг хангасан байхыг одоо хойд төгсөж судлал ялангуяа импортлогч экспортлогч орны хувьд бол бас шаардлага тавьж гинэ гэж үзэж штэ. Тэгэхээр яг энэ хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлтөд оруулах тухай хуулийн төслийг тийм ээ ингээд санаачлаад ажлын хэсэг авлаа явж байгаа гишүүний хувьд за ялангуяа одоо манайх өөрсдөө жишээ нь мал дээр гэхэд одоо 20 цэрээс ахуулаа тийм ээ одоо элдв халдварт өвчин за түүнтэй холбогдуулсан вакцинагаа хүртэл одоо Орос улсын улсаас авдаг штэ. Тэгэхээр энэ мэтчлэн манай одоо нөхцөл байдалд үүсэж байгаа энэ чанаргүй стандарт зөрчилтэй байгаа асуудал нь эргээд гадаад зах зээл дээр гарахаараа бид гарч чадахгүй болох вэ гэдэг юм эрсдэлтэй агуулад байна л да. Тэгэхээр энэ стандарт мөрдөх шинжлэх ажлууд дээр юу яаж анхаарах хэрэгтэй вэ? Хүнсний чиглэл жишээлбэл 600 гаруй стандарт байдгаас 300 бараг идэхгүй байна гэж штэ тийм. Тэгэхээр энэ зүйлсүүдтэй бид нэр ихлэ бэлтгэлээ хангах чиглэлээр анхаарах хэрэгтэй байсан юм шүү. Яг үнэ. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тэ тухай одоо авах арга хэмжээгээд бас л одоо энэ бас бодлого бид нар гаргацсан явж байгаа. Энэ өөрөө яг энэ одоо бодлогоор бид нар хүнсний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар одоо ингээд ажиллаад явж байгаа. Бид нар энэ импортоор орж ирж байгаа хүнс өөрөө одоо эрсдэлтэй тий. Жишээлбэл дунд болон муу эрсдэлтэй бараанууд дээр бид нар тэр болгон лаборатори одоо шинжилгээ хийж хяналт тавих тогтолцоо өөрөө сул учраас лангуун дээр аль хэдийн эргэлгчийн гарт очсон байж байгаа. Тийм учраас одоо ингээд лабораториуд лангуун дээр гарсан бүтээгдэхүүнийг хянаад энэ чинь пестицидтэй юм байна. Энд одоо эрсдэлтэй байна гэдгийг нь одоо илрүүлээд байна шүү дээ. Тийм учраас энэ бид нар энэ хүнсний тухай хуулиараа аль болох энэ хяналтын системийг одоо илүү боловсронгуй болгож хяналтын системийг сайжруулж энэ тогтолцоогоо зөв бэхжүүлж явах юм бол одоо ёстой энэ нөгөө Евразийн одоо энэ хилцээрээр орж ирж байгаа импортоор орж ялангуяа энэ хүнсний энэ одоо бүтээгдэхүүнийг бид нар хяндаг тэ эрсдэлтэй бүтээгдэхүүнийг хилээр оруулдаггүй байх юм боломжийг уул нь үүсэх байхгүй юу? Гэтэл одоо ингээд хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт явж байна. За энэ ингээд хөгжлийн бодлогууд чинь өөрөө яг хэрэгч гээд хууль эрх зүйн орчныг одоо тэ сайжруулад ингээд явах гад ирэнгүүт л одоо нөгөө өөрсдөө бэлдээгүй байж итл ингээд баахан эрсдэлтэй бүтээгдэхүүн орж ирээд энэ өвчлөлийн тоог бид нар бууруулж чадахгүй те ялангуяа энэ хоол хүнснээс хамаарж байгаа хавдар чи өөрөө 35% гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тоо өсөх юм эрсдэл бас байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ууг нь энийг түр хойшлуулад шаардлагатай одоо энэ тогтолцоогоо сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналтын систем ялангуяа энэ хүнсний баталгаад байдлын хяналтын тэр системийг бид нар өөрсдөө бий болгоцсны дараа одоо импортоор орж ирэхтэй ялангуяа хүнсний одоо импортоор орж ирэх бүтээгдэхүүнийг оруулахгүй байсан юм уу гэдэг асуудал байгаа. Нөгөө талдаа одоо дотоодын үйлдвэрлэлийг өөрөө би дэмжиж ярьдаг хүний хувьд бол яг ингээд зээл авцсан. Бүгдөө одоо зээл аваад үйлдвэрлэлээгээр хүчин чадлаа нэмэгдүүлээд дотоодын үйлдвэрлэлийгаа ингээд нэмэгдүүлэх гээд ажиллаж явах цаг үед бас ингээд хямдхан бараа бүтээгдэхүүн ороод ирэхээр нөгөө үйлдвэрлэгч чинь яаж одоо энэ зах зээл дээр өрсөлдөх вэ гэдэг том асуудал байгаа даа тий. Тэгээ энэ асуултуудад яг сайн хариулагдчих чадахгүй байна л гэж хараад байна. Тэгэхээр дахиад одоо энэ хэмжээгээр тодорхой хэмжээний эрсдлүүд орж ирнэ. Тэгээд одоо өчигдөр бол бас дэмжигдсэн байнгын ороогоор аюулгүй бодлогын байнгын ороогоор дэмжигдсэн юм байна. Гэхдээ бид нар одоо бас чуулган дээр саяхан батлахаар бас энэ асуудлыг нэлээд сайн олон талаас нь ярьж хилцчихийж батлах хэсгэл одоо бол шийдвэл зүгээр байгаа. Өнөөдөр бас үдэс өмнөх чуулганы уралдаан дээр энэ гурилын тэмээ гайлын татварыг эргэж сэргийх асуудал яригдлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та ямар байр суурьтай? За яг гурил дээр бол одоо манай худалдан авагчтай хэрэглэгч өөрөө ийм худалдан авах чадах өөрөө сул. Ялангуяа юм хэмзэг байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар гурил өөрөө өргөрлөлийн бараа тийм ээ. Тийм учраас энэ үн өсөгдөг асуудал бол би бол одоо энийг бол дэмжихгүй байна. Эсвэргээрээ энэ үнийг өсөхгүй байх
Үнийг бол одоо тодорхойлж бууруулж ажиллах нь бол зүйтэй. Энэ тал дээрээ бол одоо дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талдаа бид нар бас энийг зөвхөн одоо юу гэдгийг тарифыг буулгах уу гэдэг асуудлаас илүүтэй арай өөр бас хувилбаруудаар ярилцах шаардлагатай гэж харагдав. Яг л яг салбарын хувьд одоо жишээлбэл бид нар гурилын одоо энэ тарифыг тэглээд импортоор хямдах гурил ороод ирлээ гэж бодъё. Тэгэнгүүт манай яг энэ үндсэндээ дотоодын тариаланч гурилын үйлдвэрүүд үе таалгаа хаана. Угаас өрсөлдөх боломж байхгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө хямдхан гурил ороод ирэхээр өртгөө бууруулах. Тэгээд тэр хэмжээнд одоо бас бууруулж ажиллаж чадахгүй. Тэгэхээр үндсэндээ бол би юу гэж харж байгаа вэ гэхээр бид нар салбараа бас те салбарынхаа эрсдлийг бас хараач. 5 жилийн дараа хэрүү ингээд бүх үйлдвэрүүд үе таалгаа хаагаад нөгөө тоногт хөрөмжин зэврээд нөгөө тэр салбарт ажиллаж байгаа хүний нөөц нь өөрөө өөр салбар руу ороод ингээд бутраад алга болоод гэтэл 5 жилийн дараа бид нар за одоо бид өөрсдийнхөө үйлдвэрийг дэмжигээд хичнээн тийшээгээ салбар руу мөнгө хийгээд бас чирхэхгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм эрсдэл харагдаад байгаа. Тэр эрсдлийг бол ер нь бас ярих шаардлагатай байгаа. За хоёрдугаарт бид нар зөвхөн одоо энэ чинь өргөн хэрэглээний бараа учраас дандаа юм үнийн таацтай явж ирсэн байхгүй сүү мах адилхан шүү дээ. Тэгэхээр би бол яамыг одоо яг ямар шүмжлэлтэй хандж байгаа вэ гэхээр яагаад ингээд нэг 3 сая хүн дотор л энийг хэдэн тариаланч гурилыг үйлдвэртэй одоо хэрэглэгчдийг ингээл одоо талцуулаад ийм байдалтай байгаад яагаад энэ экспортын зах зээлийг нээхэд олон улсын энэ хилцээрийг те нээж өгөөд ялангуяа манай улсын чинь бас хөрс өөрөө энэ шимт хичээл одоо энэ органик байдал чинь бас таалагдах юм ялгарч болох баггүй юу. Тэгэхээр бид нар өөрсдөө гурилаа экспортлж байгаа болох. Ягаад бид нар 5 сая хүнд гурилаа ядаж те зардаг бол. Тэгэх юм бол үндсэндээ энэ дотоодын үйлчлэгчний 3 саяын хүн л борлуулах гал тэгэл үнийн таацтай ингээл бид хэцүү байна гэж яриад яваад байдаг асуудал чинь бол буурах байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээр бид нар салбарыг тооцож үзээч. Хоёрдугаарт энэ зах зээлийг хэлмээр байна. Зөвхөн дотоодын зах зээлээр өрсөлдөд амаргүй. Одоо гурил экспортлж байгаа Оросын холбооны улсууд, Америк байна те, энтгэг улс. За тэгээд бусад одоо энэ Европын жижиг улсууд ч гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Япон улс ч гэсэн гурил те экспортлдог. Тэгэхээр бид нар бас яг тэр төвшөнд яагаад экспортод гаргаж болохгүй зах зээлэл хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэх юм бол хүсвэсээгүй үйлдвэрлэгч нар ч гэсэн одоо хямд үнэтэй гурилыг зарах боломж байгаа гэж харж байгаа. Тий. За баярлалаа.